Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Японы гэмт тэргүүд цаанаасаа чихүүц төрмөөр гаж уур амьсгал мэдрүүлдэг. Өнгөрсөн 1 сарын 10-нд Японы Хоккайдо аралд хүн ам нь ердөө 10,000 орчим байдаг маш жижиг тосгонд хэрэг гарсан. Энэ тосгоныг Хидагачо гэдэг хэрэг гарсан газар нь 2 давхарт байрлах жижиг дартс бар. Барилга гаднаасаа ингэж харагддаг. Эндээс 20-од насны эмэгтэй хүний зохицолцсон. Гэхдээ зүгээр нэг олдоогүй бүр ханан дотроос нь олджээ. Энэ байшин дотор зөвхөн баарны эзэн л мэддэг нууц далд орон зайд цогц байжээ. Хамгийн аимшигтай нь ханан дотор цогц муудаж өмхийрч байгааг мэдсээрэж баар хэвэн ажиллаж исэн бөгөөд баарны эзэн бүр өөрийнхөө танил найз нөхөд байнгын үйлчлүүлэгчдтэйгээ холбоо барьж дуудсан байна. Мэдээж цогц муудаж байгаа өмхийн үнэр гарах учраас агаар цэвэршүүлэгч асаажээ. Үнрийг дарах гэж агаар цэвэршүүлэгчээ нэг нэгээр нь нэмсээр хагаад нийт 5 ширхэг агаар цэвэршүүлэгчийг зэрэг асааж ямар ч асуудалгүй баараа ажилуулсан. Баар маш жижиг, гаднаас нь харахад ямар хэмжээтэй нь мэдэгдэнэ. Үйлчлүүлэгчид юун сониунэр гараад байгаа юм бол гэж бодсон ч инээж хөрөөд архиун яг цогцсны хажууд даарц тоглож исэн гэсэн үг. Японы Хоккайдо дахь Хидагачо гэдэг газар чимээгүй энгийн хөдөө тосгон. Гудамжаар нь ч хүннийх яваад идэггүй оршин суугчид нь ихэвчлэн газар тариал эрхэлдэг эсвэл жижиг дэлгүүр ажиллуулж амьдардаг. Энд нэг барилга байх ба харахад л огт засвар хийж арчилдаггүй нь мэдэгдэнэ. Төмөр бетон барилга бөгөөд гадна бэлтаан унаж 2 давхрын цонхнуудыг модон хавтангаар битүүлж огт онгойхгүй болгожээ. Магадгүй баарыг харанхуу битүү байлгахаар ингэж исэн бах. Энэ гудамж тосгоны хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг гинэ. Энэ авд ганцхан газар л улаан гоёмсог будгаар буутсан хаалга харагдах ба тэр хаалгыг дээш нь татвал цагаан өнгийн хаалга гарч ирнэ. Нэгээд шатаар өгсгөд Bar Lady Luck гэдэг нэртэй бар байдаг. Доторх нь нэлээд дайжгүй. Энэ бар 2017 онд 8 жилийн өмнө нэгдсэн. Өмнө нь снэк бар байсан гинэ. Google үнэлгээнд 4 хоттой, сэтгэгдлэн цөөхөн, үн хямд ая тухтай, хөнгөн зурш сайтай гэх мэт. Дотор нь нохойны зураг, тоглоом, архинууд, үйлчлүүлэгчдэд зориулсан зуурш, сандал, лангуу, мөн дартс байгаа учраас энэ газрыг дартс бар гэж нэрлэдэг. Дартсны зүүн талд цагаан алга байх ба онгойлгол агуулга гарч ирнэ. Агуулга руу ороход жижигхэн зай байгаа. Зурган дээр үзүүлсэн шиг зүүн доод хананд модон хавтангаар хаасан хэсэг байна. Тэр хавтан нь хадаастай биш, зүгээр л өлгөөтэй байдаг бөгөөд үүнийг сөхөхөд хананд 40-ыг харьцан 40 см хэмжээтэй нүх гарч ирнэ. Тэр нүхний цаана нэг хүн багтах хэмжээний зай байсан. Яг ямар зорилготой ийм зай хийсэн нь ойлгомжгүй ч эндээс эмэгтэй хүний зохицолцсон. Хохирогч Хидаго хотод амьдардаг 28 настай Кудо Хинано эмнэлэгт ажилладаг совилогч байжээ. Анх олдох үедээ хувцастай, хүзүүндээ олсоор бомилуулсан байдалтайсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр амьсгал богдож нас барсан тогтоогдсон. Цагдаа нарын мэдээлснээр Хинано ойролцоогоор 10 хоногийн өмнө нас орж түүнээс хойш ханны дотор 10 хоног орчим муудаж ялзарч исэн гэж тогтоосон байна. Хоккайдо хүйтэн ус нутаг, цас их ордог, өвөлдөө маш хүйтэн. Тиймээс зарим хүмүүс хүйтэн болохоор цогц муудаагүй байж магадгүй гэж таамагласан ч цогц тодорхой хэмжээнд муудаж үнэрч гарсан болохоор агаар цэвэршүүлэгчийг таваар насаасан баг. Тэгвэл Хинано яаж яваад ханны дотроос олцсон юм бол? Хинаног хамгийн сүүлд 2025 оны 12 сарын 31-нд харсан. Түүнийг бага хахад эцэг ихэн салсан учраас эмээ дээрээ өссөн тэрээр 12 сарын 31-нд найз залуутайгаа уулзаад ирье гэж хэлээд гарсан ч түүнээс хойш огт холбоо байгаагүй. Маргааш 1 сарын 1-нд Хинано 4:15-аас эмнэлэгт ээлжтэй байсан ч ажилдаа ирсэнгүй. Хинаногийн дарга нэлээд гайхсан. Учир нь сувлагчид ээлжийн ажилтай ямар нэгэн шалтгаангүйгээр холбоо барихгүй алга болох тохиолдол бараг байдгүй болохоор учруу залгасан ч холбогдохгүй байсан тул Хинаногийн амьдардаг орон сууцны эзэнтэй холбогдсон. Гэхдээ тодорхой хариу авч чадаагүй учраас цагдаад мэдэгджээ. Ингээд оройн 7 цагийн үед эмнэлгийн дарга цагдаагийн амт Хинаногийн эмээгийн очиход өчигдөр найз залуутайгаа уулзна гэд гарсан. Ажилдаа ирээгүй мүү гэдэг. Ингээд цагдаагийн газар албан ёсоор алга болсон тухай мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаа нар мөрдөн шалгалтаа эхлүүлж 12 сарын 31-нд Хинано гэрийнхээ ойролцоо худалдааны төв тоцсон нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Дараа нь Хинаногийн гар утасны байршлын мэдээллийг шалгахад тэр шууд Bar Lady Luck руу явсан нь гарч ирдэг ба баарны эзэн 49 настай Масукоро Тошикатай уулзсан нь тогтоогдсон. Цагдаа нар 1 сарын 3-наас эхлэн Тошиког тасралтгүй байцааж шахсаар эцэст нь Тошико цогцсыг баарны дотор ханны завсар нуусан гэж хийс эргээ хүлээн зөвшөөрсөн байна. Тошико тэр авийн хүмүүсийн дунд Хоккайдод өөр нутгаас ирсэн хүн гэдгээрээ танигдсан байжээ. Гэр бүлтэй 2 хүүхэдтэй баараа нээснийхээ дараа тэнд үйлчлүүлж исэн эмэгтэйтэй гэрэлсэн. Хүмүүсийн яриагаар бол маш ээлдэг, минь тустай, найрсаг хүн юм байна. Ямар ч үйлчлүүлэгч орж ирсэн дандаа инээмсэглэж ухтдаг, хизээж маргаан, зодон үсгдэггүй нэгэн гэцгээдэг. Шөндөө баараа ажиллуулж өдрийн цагаар түл шүргэлт идэг гэжээ.
Өөрөө шатхуун дээвэрлэгч машин барьж айлуудад захиалсан төлшийг нь очиж хийж өгдөг. Тиймээс тосгоны хүмүүс Тошико бол үнэхээр хөдөлмөрч хүн, сайн аав, сайн нөхөр гэж боддог байв. Гэхдээ түүнийг илүү сайн мэддэг хүмүүс арай өөрөөр ярьжээ. Тэдний хэлснээр Тошико арх удаггүй. Гэхдээ нэг ухаараа аимшигтай ааштай болж дүрлцэлээ уралдаг гэнэ. Баар нь 3 жилийн өмнө төр ажиллаж исэн эрэгтэй ажилд хэлэхдээ сайхан ааштай байснаа гинэт л нэг товчон дээр дарцсан юм шиг амар уралдаг. Гэхдээ хүн алах, цогцснуух хэмжээний тийм хүн шиг харагддаггүй байсан гэдэг. Тэгвэл хохирогч Хинано Тошико хоёр ямар харилцаатай байсан бол саяхан Хинано SNS дээр ан хийх үнэхээр хөвгчлөлтэй. Өнөөдөр ч бас бууга агналаа гэж пост оруулсан. Хинано ангийн клубын гишүүн байжээ. Клубд өнгөрсөн 6 сард элссэн бол яг тэр үед баарны эзэн Тошико ч бас элссэн юм байна. Хинано идэвхтэй ан идэг байсан бол Тошико зүгээр л дагаж очдог гэжээ. Ангийн клубын гишүүдийн яриагаар тэд тиймч дотн хос шиг харагддаггүй байсан. Учир нь насны зөрүү их, харахад аав охин хоёр шиг байсан болохоор хүмүүс танил эсвэл аавга ах нь ах гэж боддог байснаас биш хосууд гэж огт бодоогүй гин. Гэхдээ эсрэгээрээ тэд нилээн дотн байсан гэж хэлэх хүмүүс ч олон. Баарны ойролцоо ресторан ажиллаулдаг нэг хүн 3 жилийн өмнө Тошико Хинано хоёр хамт хоол идчихсэн. Тэр үед цаг орчим суухдаа бие биедээ наалдаж, шивнэлдэж, архиа хамт ууж исэн. Хин ч харсан хосууд шиг харагдсан гэдэг. Асуудал нь Тошико гэр бүл 2 хүүхэдтэй. Гэр нь баарнаас 100 метрийн зайд байдгийг тосгоны хүмүүс бүгдээрээ мэддэг. Тиймээс рестораны эзэн яаж юу ч бодохгүй ингэж ил цагаан явдаг байна гэж гайхсан гин. Мөн Хинано 2025 оны 7 сар хүртэл Уракава Чо гэдэг газарт амьдардаг гэжээ. Тэр газар нь хэрэг гарсан байрнаас машинаар 1 цаг 30 минутын зайтайч тэр үеэс эхлээд Хинано энэ баарны байнгын үйлчлүүлэгч болсон гэдэг. Тэгэхээр бараг 2 жил гарны хугацаанд ирж очихдоо 3 цаг зарцуулдаг байсан гэсэн үг. Хинано сувилагч, ажил нь маш завгүй, нойр дутуу байдаг мэргэжил. Тийм байхад ирж очихдоо 3 цаг зам туулж энэ бааранд байнга ирж исэн нь тэдний харилцаа зүгээр нэг танилын хэмжээнд байгаагүй гэдгийг харуулж байна. Удалгүй өнгөрсөн оны 7 сард Хинано имлэгээс сольж ажилд ороод Тошикогийн баартай маш ойрхон Хидагачод нүүж ирсэн. Тошикогийн эхнэр тэдний харилцааг мэддэг байсан уугүй юу гэдг нь одоо болтол тодорхойлоогүй. Хэрэг гарсны дараа сэтгүүлчид Тошикогийн гэр бүлээс ярилцлага авахыг хүссэн ч татгалцсан байна. Гэхдээ баар нь тогтмол ирдэг үйлчлүүлэгчид тэдний харилцааг бүгд мэдчихсэн. Тошико бүр зарим үйлчлүүлэгчид энэ охин миний хуучин эхнэрээс төрсөн охинтой яг чацуу гэж хичээгчгүй бүр бардам ярьдаг байсан гинэ. Заримдаа Хинано арх угаад гэртээ харж чадахгүй болчих үед Тошико бусад бүх үйлчлүүлэгчдийг тараагаад хаалгааж Хинанотой хоёулахнаа бааранд үлдэх тохиолдол олон гарч ижээ. Мөн Тошико хүмүүст би их нэртэйгээ таарамжгүй байгаа. Хүүхдүүд байгаагүй салах байсан гэж байнга ярихаас гадна намраас эхлээд бид сална. Тустай амьдарч байгаа гэж ярьдаг болсон. Хэрэг гарсан Дартс баар 12 сарын 31, 1 сарын 1 гэсэн 2 өдөр дараалж амарсан. Тиймээс цагдаа нарын таамгаар энэ 2 өдрийн айл нэгэнд Тошико Хинаног хөнөөсөн байх магадaltaй. 1 сарын 2-нд баар нэгдсэн. Гэхдээ зүгээр нэг нэгдэггүй. Такаяки парти хийгээд зарлаад нийсэн юм байна. Яагад гэвэл баарыг удаан хугацаанд хааж болохгүй. Зарим хүмүүсийн таамгаар цогц муудаж үнэр нь ихссэн болохоор хоол хийж үнэр дарах гэж оролцсон байх гэдэг. Ямар ч тач Хинаногийн цогц ханны дотор байхад Тошико танилуудаа тасралтгүй дуудаж би баараа нээсэн ирээрээ гэж бичжээ. Бүр удаан хугацаанд холбоо ороогүй урд нь байнгын үйлчлүүлэгч байсан 40 гаруй насны нэг эмэгтэй төртөл мессеж явуулсан. Ингээд хэд хэдэн танилан цугларч Такаяки парти хийсэн бөгөөд тухайн үед бааранд 5 ширхэг агаар цэвэршүүлэгч ажиллаж байсан. Жижигхэн орон зайд ийм олон агаар цэвэршүүлэгч байгааг харсан зарим зочид энгийн үеийнхээс хэд их олон байна даа гэж гайхдаг. Нэг үйлчлүүлэгч ямар нэгэн загасны муудсан юм шиг өнөр өнөртгүй байна уу гэж асуухад Тошико хоолны аягдлаа гаргахаа мартчихжээ гэж тайлбарлаад Дартсны хажуудах цагаан алхахтай агуулга руу байн орж гарч исэн гин. Хананд модон автангаар халгалсан агаар чөлөөтэй орж гардаг орон зайд цогц хувцастайгаа ямар ч хамгаалтгүй пластик бэрзентээр боогоогүйжээ. Дараа нь Такаяки партид оролцсон хүмүүс энэ бүхний мэдээд аимшигтай цочордож цогц байгаа гэдгийг ч мэдэхгүй Дартс тоглож Такаяки идчихсэн. Яг тэр ханны цаан цогцойсон гэж бодохоор чихүүд сүрч итгэхгүй байна гэжээ. Тэгвэл Тошико яагаад ийм тэнэг аимшигтай зүйл хийсэн юм бол энэ талаар гэмт хэргийн сэтгэл зүй судлаач Айтаны профессор сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Түүний хэлснээр Тошико аль болох тайван харагдах ёстой гэж бодсон учраас баараа хаалгүй хэвийн ажиллагаа мэт дүрсгсэн. Өөрөөр хэлэх юм бол сэжиг төрүүлэхгүй тулд баараа нээж хүмүүс дуудсан байж магадгүй. Тошико өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэх хамгийн зөв арга гэж утсан. Мэдээж цогц муудж байгаа учраас үнэр гарна гэдгийг тэр тооцоолж 5 ширхэг агаар цэвэршүүлэгч авч тавьсан байна. Дээрээс нь өвлөөс учраас муудах явц хэд хурдан явагдаагүй. Аажмаар явагдсан байх магадaltaй. Мөн битүү орон зай дэвэл үнэрт тасдаг.
Өөрөөр хэлэх юм бол гаднаас орж ирсэн эвгүй үнэр байна гэж мэдэрч хахад дотор нь байнга байдаг хүн анзаархаа болчдөг. Анхандаа Тошико баримтлагтаагүй хэд хэд удаа байцаалт өгсөн. Тэр үед ойр дотны хүмүүстэй цагдаа нар намайг сэжиглээд байгаа. Гэхдээ би гимгүү гэдэг. Гэтэл ийм зүйлийг заавал бусдад ярих шаардлагагүй. Цагдаа нар тосгоноор энэ үнийг шалгаж байгаа гэж тараагаагүй байхад өөрөө санаачилж би гимгүү гэж тараасан нь сэтгэл зүйн хувьд гинэн боловсроогүй үйлдэл гэж мэрэгжилтнүүд үзэж байгаа. Яг л ээжээ би чихэр идээгүй шүү гэж хэлээд ам гараараа дүрэн чихэр нас өгчөг. Одоо хамгийн ойлгомжгүй асуулт үлдэж байгаа. Яагаад цогцыг ханны дотор нуусан юм бол? Хизээ хүртэл нуух гэж байсан юм бол? Дараа нь яах бодолтой байсан юм бол? Үүний талаар Тошико ингэж утсан байж магадгүй гэж тайлбарладаг. Цогцыг гадагшаа зөөх нь илүү эрсдэлтэй. Учир нь тосгон маш жижиг. Машинд юм ачхыг хэн нэгэн заавал олоод харчна. Гол уул нь хаях юм бол хэн нэгэн эсвэл амьтад тухайд гаргачна. Харин өөрийнхөө мэддэг дассан газраа нуух нь зөвгээд баарныхаа анан цогцыг нуусан байж магадгүй. Ийм тохиолдол ховор биш. Зарим эрэгт өөрийнхөө гэрийн гал тооны шалыг ухаж, зарим нь бүр өрөөнд нуусан байдаг. Танил орон зайд ойлгох нь сэтгэл зүйн хувьд тайван санагддаг гинэ. Энэ нь урьдчилж төлөвлөсөн гэмт хэрэг биш. Харин яага мэдгүй айд сандарсандаа гарцгүй болсон хүүхэчиг нүднээс далд байвал болоо гэж бодоод цогцыг халахалж орхисон гэж үзэж байгаа юм. Одоогоор хэргийг үйлдсэн бодит шалтгаан албан ёсоор тогтоогдоогүй байгаа. Тэд нууц харилцаатай учраас хайрын сэдэлтэй аллах, мөнгөний маргаан, сэтгэл хөдлөлийн зөрчил гэх мэт таамаглал яригдж байгаа юм. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.